За манай мотоцикл сургалтын төв One Life гэдэг сургалтын төв байдаг. One Life автомото клубын дэрэгдэх сургалтын төв гэж явдаг. Япон мотоцикл, Австри мотоцикл хөвчлэн бол одоо яг хотын хэрэглээнд бол хэрэглэгдээд явж байгаа Америк мотоциклууд ч гэдэг юм. Тэгэхээр яг энэ мотоциклэн дээр нь сургалтыг бол явуулаад яг стандартын программын дагуу ингэж явах ёстой юм байна гэдгийг бол олж харсан. За тэгээд хотод дотор гардаг аваар ослын ихэвчлэн аваар ослуудыг одоо ингээд судалгаа хийгээд үзэхээр дандаа ихэвчлэн нөгөө ахуйн хэрэглээнд унаад сурцсан хүмүүс хотод дотор одоо янз бүрийн байдлаар аваар ослт өртөөд байна гэдгийг бол олж хараад тэгээд яг сургалтын төв 16 онд нийтдээ өнгөрсөн 4 жилийн байдлаар бол 1500 хүн сургацсан гэсэн үг. За эндээс 1500 хүнээс 400 гаруй нь бол эмэгтэй мотоциклчд. Ахуйн хэрэглээ за яг мэрэгжлийн төвшний хүмүүс эргүүлээд энэ сургалтыг заахын давуу тал нь болохоор аваар бас багасчихж байгаа. Мотоцикл унжаага хэрэглэгчдийн хөдөлгөөнд оролцох аюулгүй байдлаа яаж хангах уу гэдэг маань бүгдээрээ яг ном журмын дагуу болоод нөгөө хотод дотор гарч байгаа аваар ослын тоо бага болоод явчихж байгаа. Улаанбаатар хотод бол одоо нэг 6000 гаруй мотоцикл чи явж байна л да хөдөлгөөнд. Тэгээд мотоциклийн ач тус давуу тал гэдэг зүйлийг бол бид нэр бол энэ зуны улиралт бол ер нь бол хийж эндээс бол авах юм бол бас их байгаа. Хотын хөдөлгөөн, хотын соёл гэдэг зүйлүүд бол бас нэлээд яригдана. Төгжрэлд ортгоо, эдийн засагт хэмнэлттэй гэдэг үүднээс. Тэгээ одоо манай сүүлийн үеийн жолооч нар машин тэрэгний жолооч нар ч гэсэн ер нь бол бас нэлээд мотоциклчтай зам тавиад өгдөг болсон, их соёлтой болсон байна л. Нийт монголчуудын хүрээнд бас ингэж зүйлүүдийг ярихгүй бол одоо мотоциклийн аваар ослын тоогоор одоо нөгөө хятад мотоциклийн аваар осл тоогоор юун ковид цаашаа хүмүүс бол эндж байгаа шүү дээ. Эдийн засаг талаас нь аваад үсэх юм бол зүгээр тооцоолоор нь аваад үсэх юм бол өнөөдөр 25,000-аас 30,000 мотоцикл хятад мотоцикл Монголд орж ирээд зарагддаг. Энэ мотоциклууд маань өнөөдөр бүгдээр дугаар номер ихэнх нь авахгүй. 95% нь бол дугаар номер авахгүй явж байгаа. Каск хэрэглэхгүй явж байгаа. Жилдээ энэ асуудлаас болоод 100 хүн бол ер нь бол тогтмол насаар бод. Тэгээд за нэг 800-900 хүн бол бэрхтэж гинтэй тийм. Эндээс хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа иргэдийн тоог тэгээд яг ингээд эдийн засаг талаас нь ингээд аваад үсэх юм бол эн чинь эргүүлээд улсаас халамжийн мөнгө аваад идэг хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр манайх нөгөө мотоциклийн стандарт одоо тэр мотоциклийн цайран обууд гэж ярьдаг. Энэ обуудын стандарттай болгоод араам дээр нь стандарттай болгоод бүгднгийн ерөөсөө энэ ард иргэдийнхаа мотоцикл унж байгаа хүмүүсийнхаа толгоонд нь ухаанд нь юм суулгаад өгчих хэрэгтэй. Энэ каск гэдэг зүйлийг бол зайлшгүй хэрэглэх ёстой. Энийг цагтаа харах биш энэ таны амь насыг хамгаалж байгаа маа гэдгийг ухамсарт нь суулгаад өгчих ёстой байхгүй. Нэг Монгол нэршил нь бол нэг амьдрал автомото клуб төрийн бас байгууллага гэж явдаг. 2013 онд байгуулагдаад одоо бол нэг үндсэн 60-аад гишүүнтэй. За тэгээд сүүлийн үед болохоор тэмцээн уралдаан ер нь бол одоо энэ жил бид нэр 6 сарын 19-нд бас тэмцээнээ хийх гэж байна. 8 дахь жилдээ хийх гэж байна. Тэгээд тэмцээн уралдаан хийх за холбооны ажилд одоо туслах ч гэдэг юм уу. За тэгээд нийгэмдээ бол үзүүлж байгаа үлгэр дуурайл нь бол энэ замын хөдөлгөөн. Одоо энэ замын цагдаагаас ч гэдэг юм уу ерөнхий газрын өрчлөн сэргийлэлтээр ч гэдэг юм уу том аянгууд явдаг. Тэр болгонд оролцож энэ тэнд байгалаар машины хүрч чадахгүй байгаа газруудад бол энэ мотоциклууд маань чөлөөтэй очиж аврах үйл ажиллагаа, эрен хаах үйл ажиллагаанд одоо цагдаа онцгой байдлын албатуудаа ингэж хамтарч юмнуудад оролцож явж байна.